ярьж байгаа зүйл дээр анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Энэ бол миний заах зүйл биш ч гэсэн би та нартын талаар ярихыг хүсэж байна. Учир нь та өөртөөгөө жинхэнэ насанд хүрсэн хүн шиг ярьж байгаарай. Өмнө нь би Иесус загалмай дээр тэр 1 минутын турш яриад 5 цаг 58 минут дуугүй байсан тухай та нартай хуваалцаж байсан. Тэгэхээр миний ярьсан зүйлийг та төсөөлж байна уу? Хэрвээ та загалмай дээр байсан бол ямар авах байсан бэ? Алло? Бидний хин нэгнийг биш харин Иесус Христийг илгээсэнд бид үнэхээр баяртай байна. Би буруу яриаг үсттэй. Их ярих тусмаа та өөрийнхөө дургуг их хүргэх болно. Та нар бүгдээрээ тэгдгүүл байх л да. Энэ зүйл та нар хэр их итгэх вэ? Та их ярих тусмаа өөрийнхөө дургуг их хүргэдэг. Тэгэхээр итгэл найдвартай зүйлсийг л ярих хэрэгтэй. Бурхан ажиллаа хийж байна. Итгэл найдвар алдхаас би татгалзаж байна. 2 дугаар Коринт 4:8. Бид бүх талаараа зовдөг боловч няцардаггүй. Сандардаг боловч цөхөрдөггүй. Хавчигддаг боловч хаягддаггүй. Цохигддаг боловч мөхдөггүй. Тэгэхээр Паулийн амьдралд онцгой стрессийн хүчин зүйл байсан боловч тэр итгэл найдвараа тээсээр байгаа талаар хэлжээ. Тэд шоронд хоригдож байсан ч шүн дөлөөр магтан дуулж байсан. Энэ нь шоронгийн даамалд гэрчлэл болсон бөгөөд эцэст нь тэрээр аврагдсан билээ. Та нэг зүйлийг мэдхүү. Амьдралд үнэхэрийн хүнд нөхцөл байдалд та амар тайван баяр хөөртэй байх нь бусад хүмүүст гэрчлэл болно гэдгийг та мэдхүү. Бид хүнд нөхцөл байдалд байсан ч тогтвортой байх нь бусад хүмүүст агуу том гэрчлэл болдог гэж би боддог.